Үнийн өсөлттэй холбоотой бодлогыг засгийн газраас гаргаж яаралтайгаар энэ иргэдэд дарамтлуулаад үнийн өсөлтийг шийдвэрлэе гэдэг зүйлийг өнгөрсөн хурлуудаар бид бүхэн шаардлагыг тавьсан. За энэ дээр бол ямар нэгэн тодорхой ажил хийгдсэнгүй. Харин оронд нь дарга томилох ажиллагаагаа үргэлжлүүллээ. Би нэг тоо өмнө хэлчихье гэж бодож байна. 2025 оноос хойшоо өнөөдөр хүртэл Монгол улс зөвхөн энэ засгийн газар, яам тамгын газар дарга нарын төвшөнд 400 гаруй албан тушаалтанг даргаар томилсон байна. Энэ юу гэж юм тэгэхээр амралтын өдрүүдэд хасахад өдөр болгон 1-2 даргыг Монгол улс томилж байна. Энэ томилгоо хэрвээ амжилттай болоод энэ томилгоо нь үр дүнгээ өгчээсэн бол Монгол улс хөгжсөөр урагшаа дэвшчихээр шатхууны хомсдолд орохгүй байхаар байдалтай байлаа. Гэвчиг өнөөдөр дарга томилсон томилгоо нь араасаа төсвийн дарамт тулсан иргэдэд татвар төлөгчдөд ачаа болсон зардал нэмсэн ийм зүйл болж байна. Дахиад даргыг томилоод нэг даргыг нөгөө даргаар сольсон үйл ажиллагаа одоо дахиад ирэх саруудад үргэлжлэх чинь. За хоёрдугаар хувийн мэдээлэлтэй холбоотой нэг зүйлийг би бас хэлчихье гэж бодож байна. Өнгөрсөн засгийн газрын хурлын дараа аж үйлдвэр эрдэс баялагын яамн дээр мэдээлэл өгж байгаа тэр татварын албаны дарга 7000 хүн дахин очлоод бензин авсан байна гэж ярьчихлээ. Нөөт гэдэг бол ий баримтаар шүүсэн. Нөөт гэдэг бол бүртгэлийг татварыг ил тод байлгах агуулгатай зүйл. Нөөт бол хувийн мэдээллийг шүүх, хувийн мэдээллийг төр аваад ашиглаад боловсруулад тэрийг хэрэгтэй зүйлдээ ашигладаг зүйл ерөөсөө биш. Нэг хүн дахиад очролж болохгүй гэдэг зүйлийг нэгдүгээрт хэлээгүй. Хоёрдугаарт хэрвээ өнөөдөр шатхууны асуудлаар нь шүүж харж байгаа юм бол маргааш таныг намайг хэрэглэж байгаа хэрэглээг нь шүүж харахаар байна. Хэн юу хэрэглэдгийг нь харахаар байна. Ийм боломж болцоо байхгүй. Дээрээс нь үндсэн хуулийн цэц бол яг энэтэй холбоотой зүйлүүдийг гаргасан байгаа.